тарих гэдэг ингээ ярихаар харуулт гэдэг ийм зүйл рүү ярих хэрэгтэй болно тийм ээ. За ер нь энэ харуулт ер нь өнөөдөр манай Монголд бас ямар хөө төвшөнд байна. За энэ талаар бас дэлгэрүүлээд ярилх үү. За харуулттай холбоотой нас баралт болон одоо нөгөө хөдөлмөрийн чадвар алдж ийн нийгмийн эдийн засгт учирж байгаа хохирол гэдэг зүйлсүүдийг нь тухайн улсын 100 мянган хүн амд ингээ харьцуулсан тоогоор бол Монгол улс за одоо айргийн 5-д явдаг. Тийм. Ер нь бол одоо зарим жилдээ бол тэр нь эхний 1-2-т ингээл орчдөг. Ер нь тий их өндөр тоондоо орж явдаг. Яагаад одоо Монгол улс одоо энэ харуулттай холбоотой юм яваад байна гэхээр нэгдүгээр бүс нутгийн онцлог байдгийг. Одоо нөгөө дэлхий дээр байгаа нийт одоо тэр 8 тэрбум хүнийг чинь арьсны онцлогоос нь хамааруулад монголчуу одоо нэг шар арьстан хар арьстан гэдэг ингээд хувааччин тийм ээ. Тэрэн дотроос бол одоо Азийн буюу одоо монголчуу арьстай хүмүүс бол энэ тархины цус харуултанд өрсдөх өвчлөх эрсдэл бол өндөртөө ордог. Нэгдүгээрт одоо тийм арьсны онцлог байна. Тий. Хоёрт нь болохоор монголчуудын одоо хэрэгэлдэг хоол ундааны зүйлс одоо нөгөө түгээмэл одоо эрсдэл хүчин зүйлд орчдөг. Одоо нөгөө давсны хэрэглээгээд ороочтой. Дараагийн нэг юм нь бол өөх тосны солилцоо гэдэг юм ороочно. Энэ бол одоо их нийтлэг байна. Нөгөө зүйлсүүд нь болохоор манай иргэдийн эрүүл мэндийн боловсрол буюу нөгөө нэг артерийн даралт ихсэлтийг хянах. Тэрнийг одоо тоодгүй гэх юм уу? Одоо нөгөө даралт ихсжил байдаг. Тэгэл одоо нэг ихсээд одоо толгой хүзүү хөших юм бол им уучин ч гэдэг юм уу? Нэг ийм хайхамжгүй тий. Энэ зүйлсүүд нь одоо их том зүйл болчихж байгаа. Би одоо миний одоо санаж байгаагаар 2019 онд одоо дэлхийн бүх улсуудаас авсан тоо баримтаар ингээд аваад үзэх юм бол нийт одоо тархины харуултын улмаас учирж байгаа эдийн засгийн хохирол нь буурай хөгжилтэй, дунд хөгжилтэй улсуудад байна гэж байгаа. За. Одоо нөгөө эдийн засгийн хохирлын 80% нь бол тэнд оногдож байна гэж байгаа. Дэлхийд дахинд одоо хийсэн юмар. Нөгөө эсрэгээр өндөр хөгжилтэй улсуудад бол ерөөсөө тэр эдийн засгийнх нь одоо хохирол нь бол 20%. Тэгээд тэд нар одоо яаж энэ учирж байгаа хохирлыг бууруулж чадсан бэ гэхээр ерөөсөө л даралтын хяналт. Тогтмол одоо даралтаа үзэх хэрэгтэй. Тэгээд тэр даралт ихсээд байгаа бол нөгөө тохирсон хэмжээнд нь буулгах эми имчилгээ. Ингээд авах юм бол тэрнтэй холбоотой нөгөө зүрхний шигдээс ч гэдэг юм уу, тархины харуулт ч гэдэг юм уу, бөөрийн дутагдал гэл ингээл бүх одоо тэр судасны эрсдэлтэй зүйлсүүдийг бол багасгаж чадчихэв. Тий. Зөвхөн артерийн даралт ихсэлтийг ингэж хянаж чадах одоо буулгаж чадсанараа харух эрсдлийг 57%-аар багасгаж чадчихна гэж. Ганцхан одоо даралт ихсэлтийг л ингээл бариад авах юм бол тухайн одоо улсын тэр харуулттай холбоотой одоо тэр өвчлөлийг бол 57%-аар бууруулж чадчихна гэж. Ганцхан зүйлс. Тэгээ ийм судалгааны үр дүнгууд гарчихсан учраас улсын 3 дугаар төв эмнэлэг хаан банктай хамтраад артерийн даралт ихсэлтийн эсрэг аян гэдэг зүйлийг одоо миний санаж байгаагаар бол нэг 10 гаруй жил одоо хийж байна шүү дээ. За тийм баг тийм. Тэгээ энэ нь бол тодорхой хэмжээнд үр дүн өгч байгаа. Гэлээ гэхдээ нөгөө эргээд нөгөө иргэдийн өөрсдийнх нь ухамсартай холбоотой нөгөө нэг амьдралын хэв маяг болгож хөвшүүлэх зүйлтэй холбоотой байдаг болохоор мөнгө зарцуулаад байдаг яг тэр хэмжээгээр бол бас нэг үр дүн сайн гарахгүй байгаа болов гэж би бодоод байна. Гэхдээ бас үр дүн гарахгүй байна гэдээ бас хажаа орчиж огт орхиж болохгүй. Тий, огт орхиж болохгүй. Тий. Тэгэхээр зэрэг нөгөө нэг миний нөгөө ярих гэдэг юм нь харуулттай холбоотой зүйлсүүдийг бол одоо нөгөө өвчлсөн хойно биш. Өвдөхөөс өмнө одоо тэр нөгөө харуултын суур өвчин болоод байгаа тэр даралт ихсэлч гэдэг юм уу, тэр өөх тосны солилцооны гажуудалч гэдэг юм уу, тэр юмнуудыг л эмчлэх шаардлагатай. Тэгэхгүй бол одоо харуулт одоо залуужж чинь гэдэг юм уу, одоо тэдэн хүн ингээд харавчлаач гэдэг юм уу, ингээд санаа зовоод ингээд яваад хараа зэрэг өөрөө нэг тийм сайн юм болох. Энэ бол нөгөө нийгмийн эрүүл мэндийн цогц арга хэмжээ гэдэгт орчих байхгүй. Тий. Ийм зүйлд орчих. Тий. Тэгэхээр чинь ерөөсөө бас энэ чинь иймч болоод иргэн хүмүүс харилцсан л одоо бүгд л хариуцлагатай байж, мэдлэгтэй байж ажил одоо эрүүл мэндэ хамгаална шүү дээ. Тэгэлгүй байна. Тэр тэгнэ. Одоо миний хувийн одоо ажлын практикаас гэх юм бол 4 дахь удаага ингээд хараад одоо нөгөө таргиндаа цус харваа тийм ээ. Мэсэлд орсон хүн байна шүү дээ. Тий. Тэгэхээр чин одоо
Нэг одоо ингээл харуулт ингээл явчихдаг. Тэгэхээр чин мэдээж одоо иргэд дахиж харуулахгүй байхыг л одоо хичээн тийм ээ. Одоо тэр нөгөө хяналтын тэр юм онуудаа хийгдэн. Тэгээд ахтал одоо нэгэнтээ одоо ингээд хөдөлчихсөн галт тэрэг бол одоо ингээл яваад л байдаг тийм ээ. Хурдан жоохон ингээл удаашрах гэхээс биш одоо ингээл яваад л байдаг. Тийм болохоор зэрэг аль болох одоо тэр галт тэргийг явуулахгүй байх талаас нь л анханаас нар хэмжээ авдаг болооч хэл гэдэг. Ер нь бол сүүлийн үед энэ юу бол залуужж гин гэдэг. Хоёрдугаарт бас энэ даралт ихсээд ингээд яхаар имээ манайхан ч уугаал нөгөө даралт буусангууд хайчдаг. Тий. Тэр бол нөгөө зохисгүй хэрэглээнд орчих. Харин тий. Зохисгүй хэрэглээнд орчих. Ер нь имий чинь бол яг тогтмол тунгаараа тий. Баян л одоо тогтсон тунгаар нь тогтсон цагтл ингээд хэрэглээд байвал таны одоо нөгөө тэр нөгөө даралт ихсэлт гэдэг маань өөрөө яг одоо нөгөө машинаар бол одоо нормалт нь гэдэг шиг л болчих واخхой. Тий. Нэг ингээд их өндөр хаазлал эсвэл нэг бол ингээд огцом тоормжлол ингээд яваад байх юм бол эргээд нөгөө дотор эргэтэндээ буруу тохиолдол. Тэгээд одоо нөгөө арх тамхины хэрэглээ тийм ээ. Арх тамхины хэрэглээ одоо мэдээж орно. Тий. Тэгээд одоо нөгөө нийтээр одоо нөгөө нэг арх уудгүй тамхи татдаггүй болохоор чинь зэрэг нийтэд нь одоо голлох зүйл нь бол ерөөсө даралт ихсэл болчих واخхой. Тий. Тэгээ манай нөгөө хүмүүсийн ойлголтоор болохоор зэрэг юу гэдгийг за 1 сарч гэдэг юм уу 3 сарч гэдэг юм уу ингээл даралт буулгадаг юм уула. Тэгэл одоо би насан туршдаа дахиж даралтны юм уухгүй маань гэж бодчихно. Тийм биш. Өдөр болгон л үзэх хэрэгтэй. Өдөр болгон л нөгөө имээ уух хэрэгтэй. Тэгээд одоо нөгөө нэг болол одоо тэр одоо даралт ихсэлтийнхаа тэр одоо үзэж байгаа тэр зүйлсүүдэд дэвтэр дээр тэмдэглээд тэрнийгээ зүрх судасны эмчтэр очиж үзүүлээд яг одоо энэ юм нь одоо тохирж гин үгүй юу тийм ээ. Хүний амьдрал чинь одоо их олон янзын болно. Тэрнтэй холбоотой даралт ингээд хөдөлдөг барьдаг зүйлсүүд байна. Тэгээд бусад юмнаас хамаарат эмийн үйлчлэгээ сулрах тохиолдлууд байна. Энэ тэр юмнууд дээр нөгөө эмч нартайгаа эмнэлгийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллаад яваад ах юм бол Монгол хүн бол одоо 100 наслах болцоо байна шүү дээ. Яг үнэ. Тий.